төсөвтэй холбогдуулж хориг тавьж байгаа юм байна. Тэгээ би олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасарчдаг гэд их ярьдаг. Тэгээ тэрийг бас ойлгодгүй байсан. Тэгээд сая бас ерөнхийлөгчийн тамгын даргаыг үг хэлэхэд амьдралаас тасарна гэдэг чинь энэ байт юм байна л гэж бас бодож байна. Тэгээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд ард иргэд амьдрдаг гэдгийг мартцсан байсан сонгой хайрхан дүүрэгт өнөөдөр бас хүмүүс их баярлж байгаа. Энэ юу вэ гэхээр би одоо жишээ нь 2 дахь өдөр сонгой хайрхан дүүргийн өөрийн сонгогдсон тойргийнхоо 62 дугаар сургуулийн яг 3 дугаар ээлж орохынх нь ээлж солигдох үед нь таарч хүүхдүүдтэй багш нартай уулзсан. Ээлж солиход 10 минут зарцуулдаг. Хүүхдүүд гадаа бүгд жагсаж зогсож байгаад сургууль руугаа ороод оройны 8 өнгөртөл хичээлдээ тардаг. Бага ангийн хүүхдүүд шүү. Энэ бол маш одоо хүндрэлтэй. Эцэг эхчүүд нь 10 минутын хооронд ээлжийн солихын хооронд уралддаг. Тэнд бол амьдрал уцалж байгаа. Тэнд бол хүмүүс амьдарч байгаа. Гэтэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажилласан намыг засаг барьж явах үед хүмүүс энэ улсад амьдардаг гэдгийг мартсан олон бодлогогүй шийдвэрүүд гаргасны уршигаар өнөөдөр тэнд хүмүүсийг бүгдийг мартцсан. Өнөөдөр 20 жил худлаа ярьсан 23 дугаар хороо гэж хороонд сургууль цэцэрлэгийг тавиулах гэж их л зүдэрсэн юм аа. Энэ дэр хориг тавиадах шаардлага байхгүй. Тэнд 2500 ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд амьдардаг. Тэнд 1500 цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Тэнд сургууль цэцэрлэг тавигдаад тэнд хүмүүсийн нар гарч байгаа. 63 онд баригдсан барилга нь ямар ч ашиглалтгүй болоо дээврээс нь ус хоожоод ямар ч хүүхдөө цэцэрлэгт суралцах боломжгүй болсон хүүхдүүдэд байрыг нь ураагаад цэцэрлэг барих гал ажлууд хийж байгаа. Миний бодлол. Зөвхөн би бодож байна. Хүмүүс тэгж их баярлаж энэ асуудал маань шийдэгдэж байна. Олон хүмүүс худлаа ярьсан. Өнөөдөр бас ингээд бодиттой ажил болох гэж байна гэж баярлж суухад олон жил дарга хийсэн дарга нар амьдралаас тасарсан байна. Тэгэхээр амьдралаас битгий тасраач гэж л хэлмээр байна. Энэ олон удаа их хурд сонгогдсон олон хүмүүс байгаа шүү дээ. Амьдрал дээр очиж үзэх хэрэгтэй. Хүмүүстэй уулзах хэрэгтэй. Хүмүүсийн дунд явах хэрэгтэй. Тэгжиж төсөв мөнгөө яриа. Цаас харж хориг тавихгүй. Наадах чинь цаас харах биш. Цаасыг нь бариад амьдрал дээр очиж танилцчиж хориг тавих шаардлагатай байхаа л гэж би бодож байна. За гишүүд танхимдаа